Монгол ахын дүүсээ мэд сайн бол үл сайн гэж үгүй. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяа түмэн олон та бүхэн тавтаа сайхан намарж байна уу? Эх оронд маань намрын налгар өдрөд айлчлан ирж, өрн зүүн үйлрэлд алжаалаа тайсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинжил эхэлж, тариаланчид ногоочд маань хавар зууны нүрх хичээл зүтгэлийнхээ үр шивийг хурааж, мал сүрэг тарга тавиарган авч, малчид маань хадлан дижээлээ бэлтгэж байгаа их ажид хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэдчилж байна. Шинжлэлийн засгийн газрын хичээл зүтгэсэн энэ 2 жилийн хугацаа өөрчлөлт их бүтээн байгуулалтын үе байж чадлаа. Хэдхэн жишээ дурдъя. Монголоос өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 мегаватт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид 2 жилийн дотор 20 жилдээ тэнцэх хүчин чадлыг бүтээж босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй. Ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай 3 цэцэглэгээ станцыг бүтээн байгуулж эхэлнэ. 5 засгийн газар дамжиж 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан бол шинжлэлийн засгийн газар 2 жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ. Бид дараагийн 2 жил бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хүчилтэй замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ богд уулын шинэ замыг ашиглалтанд орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ. Шинжлэлийн засгийн газар Монголд Улаанбаатарт анхны хурдны замыг бүтээн босгоно. Орон сууц барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь хамгийн ихтэй 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид зөвхөн 1 жилийн дотор 30 гаруй мянган өрх орон сууцтай болох боломжийг бүрдүүлж 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтанд өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь үүнээс тутахгүй чухал ажил юм аа. Шинжлэлийн засгийн газар үүнийг шийдэж чадсан. Жилийн 16% хүүтэй байсан орон сууцны зээлийн хөвөг 2 дахин багасгаж 8% хүүтэй болгосноор өрх тус бүрийн сардаа төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч зээл төлөх нийт хугацаанд айл өрх бүр 50-аас 70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатар төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж хөдөө орон нутгийн иргэд 7% хүүтэй зээлэнд хамрагдаж эхэллээ. Чингис Бондын санхүүжилтээр байшин үйлдвэрлэх угсрах үйлдвэрүүдийг сэргээснээр барилгын гол материал болох арматур цементийн үйлдвэрлэл гадны хараат байдлаас гарах эхлэл тавигдлаа. Хөдөлд 1 сая тонн чадал бүхий цементийн шин үйлдвэрийн хурд эргэж эх орны хэрэгцээний 3/1-ийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үе таалгаа нээснээр дотоодынхаа цементийн хэрэгцээг бид бүрэн ханганаа. Өөр нэгэн сайхан мэдээ гэвэл Монгол улс байгалийн хийтэй ижил найрлагатай нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. 5 толгой нүүрсний ордод 20-с 30 тэрбум метр куб метан хий байгаа нь судалгаагаар батлагдлаа. Энэ хийгээр Улаанбаатар хотын дулаан цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан оновчтой шийдэх арга зам бас юм аа. Бид Монгол банктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхээ халаасанд 654 төгрөгийг үлдээж чадсан. Валютын ханшийн савлгаанаас болж 2000 төгрөгнөөс хол давах байсан шатхууны үнийг тогтворжуулснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жил мартжээ. Нүүрсний үнийг тоон тутам 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр ороолын 160 мянган өрхийн нүүрсний зардал 74 төгрөгөөр хэмнэгдсэн. Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор зах дэлгүүрүүдийн лангууд үрж энэ жил эх орны улаан буудаа төмс хурлаар дотоодын хэрэгцээгээ 100% хангахаар байна. Орон нутагт иргэд төсөө өөрсдөө мэдэж үр дүнтэй зарцуулах боломжийг өгч зөвхөн энэ жил 280 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байгаа нь Монгол улсын 1997 оны төсвийн нийт зарлагтай тэнцэж байна. Аймаг өвдөг хот болгох ажил шин сум төслүүдж үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэд онцлуулах, эмчлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорж цаг мөнгө өрдөг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин онцлогооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв нийслэлийн 80 цагт төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна. Өнгөрсөн хугацаанд 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтанд оруулж 10,000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж хувийн хөвшлийн 1000 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
засгийн газрын хэрэгжүүлсэн эзэн зүйн хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100 хоногийн хугацаанд нэг мөр шийдчих юм шиг мушгин гуйлж ус төржүүлэх боллоо. Эдийн засгийг эрдэмтлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь нэгдүгээрт эдийн засгийн тулгымдсан асуудлуудыг их хурл засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлэх. Хоёрдугаарт хувийн хөвчлөлийн бизнесийг нэг дэмжин тэднийг татан оролцуулж хамтран ажиллах. Гуравдугаарт олон сар жилээр хурсан асуудлуудын гацаа гаргаж бизнес нээлттэй орчин бий болгохыг зорьсон юм а. Энэ засгийн газраас санаачилж оруулсан эдийн засгийн олон чухал асуудлуудыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан улсын хурлын гишүүдтэй нам харгалзалгүй баярлаж талархснаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хөвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хөвшил бизнесийнхэндээ бас баярлснаа илэрхийлье. Шинжлэлийн засгийн газар эзэн зүйн хөтөлбөрийн хүрээнд шин төмөр замыг бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж улсын хурлд өргөн барьлаа. Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомд хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа. Бизнесийн орчин ээлтэй болгох зорилгоор том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж жижиг дунд үйлдвэрүүдэд гайл нөөтийн татваруудаас чөлөөллөө. Бизнес эрхлэгчид иргэдэд дэмжих зорилгоор орлогын албан татвар нөөтийн татваруудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа. Далд эдийн засгийг ил болгох, баялаг бүтээгчдийг элдв төрлийн дарамтаас салгах, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн боллоо. Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин чи нэрчээр улам цаашаа ажиллах болно. Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол улсынхаа хөгжил цэцгэлэлтийн төлөө зөвтгсөн 2 жилийнхэн дэлгэрэнгүй тайланг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнгийн хамт Монгол улсын хурл, Монголын ард түмэн, айл өрхөөр тайлагнах ажлаа засгийн газар ойрын үе зохион байгуулнаа. Монгол ахын дүүсээ, бидний ажил үйлс амжит бүтээл дандаа дардан шулуун байгаагүй. Өнөөдрийн эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал ч нэг өдрийн дотор бий болоогүй. Нүүрсний болон зэсийн үнийн огцон мөсөлд биднийг тэрхэн хугацаанд муу зан сургаж амжсан. Оюу толгой анхны хөрөнгө оруулалт, долларын хурсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүс төрүүлсэн. Нөгөө төвөр хөрөнгө оруулагчтай үргээж, хайгуулын ажлыг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, оюу толгойг тойрсон эрүүл ус төржилт, 5 толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдээлэлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ. Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрчлөлт анхаарманд байгаа Монгол төгрөгөөр эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр суунаа. Гэхдээ бид уулуурхай бүтээгдэхүүний үнэн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцон бууралт, хавтгаарсан халамжийн уршигтай үр дагавар, үйлдвэрлэдэггүй гайгаас ихтэй валютын ханшийн өсөлтийг өглөж өсчих, өөгшүүлж дүүргэх, твдэд сандрах биш. Бодит тооцоо судалгаанд үндэслэн сэтгэл гарган зүтгэж толгой удаалгүйгээр даван туулж байна. Одоо хоосон ус дээр хоошин тавьж ултаа суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Улс орны аюулгүй байдал, гадаад харилцааг хөршүүдийн бодлого дээр, мөн банк санхүүгийн итгэлцэл Монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг үйлчлэх ёстой. Гадна дотны олон хөрөнгө оруулагч манай хөрөнгө оруулалтын эрхцэн орчин шинэ хуулинд даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцгүй оюу толгой 5 толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол төгжөө болоод байна. Тиймээс бид энэ намартаа оюу толгой төслийг гацаанаас гаргаснаар 4 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм а. Саяхан засгийн газраас 5 толгой нөөцний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Ойрон 2 жил ахсын дотор 30 сая тонн нүүрс угаах хүчин чадалгүй үйлдвэр барих, их хэмжээний нүүрсийг жил бүрээ экспортлох, төмөр замыг гүйцэн барьж байгуулах, урьдчилгаа төлбөрөө төлөх, удирдлага менежменттэй хариуцах нөхцөлтэйгээр гадна дотны хөрөнгө оруулалтыг татах замаар 5 толгойн асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ. Зөвхөн сөрөхийн тулд сөрөх биш, улс үндэстний эрх ашигын асуудалд нэгдэл байр суурьтай байж, том төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна. Улс төрийнхээ тэмцлийн үр дүн засгийн газрыг нурааснаар биш, хэн нэгэн сайдыг огцруулснаар биш, харин улс орныхоо хэрхэн яаж хөгжүүлснээр аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсхээр үнэлүүлдэг болох ёстой. Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төр шилжин ажиллахыг хүсэж байна. Ордны хууль дээнээс илүү олон нийтийн санаа бодол тулгуурлаж ажиллахыг санал болгож байна. Олон нийтийн олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонх нь үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй үзье. Гэхдээ энэ хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс
булдах арга зам болох ёсгүй өгөөд гүйцэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр та бүхэнд хандна дараах зүйлийг бас хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шинжлэлийн засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямба, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх улсын хурлын намрын ээлж чуулганы ихээр санаачлан оруулж шийдвэрлэнэ гэдгээ зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдын суудлаас гадна засгийн газрын бүтцийн асуудлыг хамтд нь оруулж шийдвэрлэх болно. Монгол ахын дүүсээ шинжлэлийн төлөө сэтгэл гарган бүтээсэн, ухарч шантралгүй, урагшилж тэмүүлсэн 2 жилийн хугацаанд өгсөн итгэлээрээ улам дэмжиж, үг үйлдэлээрээ өмөөрн зогссон Монголын бүх хэрэгэнд талархлаа илэрхийлье. Олон жилийн урхгээ гэдгээж уршигыг засч явхад шинжлэл өөрчлөлтийн ард бат хэрэм хийж бүтээхэд торгуулийн сум бол зогссоор байгаа ардчилсан намынхаа журмын нөхдөд талархал илэрхийлье. Эх орныхоо төлөө эвийг эрхэмлэж, эвлэж хамтран хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа шударгаас ивсэл, иргэний зураг ногоо нам, бие даагч гишүүдтэй талархал илэрхийлье. Гадаад бодлого үндэснийхээ эрх ашигын төлөө хамтдаа зогссон сөрөг хүчнийхэндээ бас талархал илэрхийлье. Шинжлэлийн засгийн газрын чадамж хүч болцоо шавхагдах болоогүй байна. Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай. Төмөр замын асуудлыг эцэслэж 5 толгой оюу толгойгоо хөдөлгөх ёстой. Өрийн удирдлагын хуулиа баталж эдийн засгийн хил тод байдлыг хангах эргэцэн орчин бий болгох ёстой. Хөрөнгийн бэрж ам оруулж, хөвчлөл, төрийн өмчийн эзэмжүүлэх ажлыг шуурхайлах ёстой. Хөрөнгө оруулалтын баталгааны сан болон компани бизнесийн моргижийг шинээр бий болгож, гэр бүл найз нөхдийн зарчим дээр суурилсан компанийн одоогийн засаглалыг олон нийтэд нээлттэй болгох сонгодог зарчимд оруулах ажлыг бид хийх ёстой. Хүүхэд багчуудаа халамжилж, хөгсөд бурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж, хөдөлмөрлөж, ажиллаж байгаа хүмүүсийн цагийн хөлсийг нэмэгдүүлэх ажлаа шинэ төсвийн жилээс бид хийх ёстой. 2-7 хоногийн дотор сүүлийн 5-аас 11 жилд Монголд ирээгүй байсан дэлхийн бодлогыг тодорхойлогч 2 том хөрш гүрний удирдагчид эх оронд маань түүхэн ажил хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурцгаалаа. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татлаа. Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, ЭВЭ дээдлсэн хамтын хүчин чармаалтыг шаардаж байна. Талын зам төслийн хүрээнд Монгол улсаар дайрсан дэд үтсийн том зам, хоолой, шугамуудыг 3 улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна. Мал сүрэг манаас ч өдгөө 60 сая хүрлээ. Энэ тоон дотор Монгол адуу 3 сая хүрч тоологдлоо. Унаагаа юулж, уналгаа бэлдсэн болохоор энэ жилийн эцэс эх оны ихээр монголчууд маань түүхэн данхудаага 3 саяд хэрэгнээ өлгөдөж авнаа. Монголчууд бид энд эх орон гэдэг нэг эрх ашиг, хөгжин хүчрхэгжих гэдэг нэг л зорилго бий. Төр төвшин, төмөн улан маань амгалан байг. Хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе.